Сайн байцгаана уу бүгд нь энэ өдрийн мэнд хүргэе. 5 дугаар сургуулийн багш Бямсран байна. За та нар энэ дуу чимээг сонсож байна уу? Тэгэхээр гоё. Усны дуу чимээг сонсож байгаа. За тэгэхээр энэ дуу чимээг сонсонгоо энэ байгалийн энэ бүх хэрэглэгдэхүүний гарын доор материалаар доктортой хөгжлийн боловсрол олгохын тулд багш нь гарын доор материалаар хэрэглэгдэхүүний ширхэг болгоомжоор өөрийн хөгжмөө оруулж ингэж хэрэглэгдэхүүн бэлдснээр түгээн дэлгэрүүлж байна. За одоо эхний түгээн дэлгэрүүлэлтээр харъя. За энэ үе шатуудаа амьдралын одоо царцааны үе шатуудыг энэ үгтэй нэвлүүлээд үе шатыг байрлуулад дараа нь энэ үгнүүдийг доор нь ингээд эвлүүлж байрлуулдаг ийм царцааны амьдралын эргэлтийн талаар мэдлэг мэдээлэлтэй болно. Хүүхэд байж хүртэж харж мэдчихэж энэ одоо мэдлэгээ олж одоо энэ маань болохоор бас маркийн арга хэмжээтэй байна. За одоо миний хувьд бол их миний хэрэглэгдэхүүний хувьд болохоор бодит үзүүлэн хвчлэн авсан байгаа. За энэ гэхэд одоо еврейхний ямар олон төрлүүд байдгийг те. За тэгснэ энийгээ ингээд хүүхдүүд маань тогтоочно. За ингээд цоохор моохор шар өнгөтэй ингээд еврейхийн юм байна. Тэгвэл энэ хүүхд маань энийгээ ингээд сугалж аваад байрлуулад өөр газар тавил. За хүүхдүүд минут өгдөг ч юм уу хугацааны дараа зөв байрлалд одоо эвлүүлж оруулах ийм одоо хэрэглэгдэхүүн бас бэлдсэн байна. За тэгэхээр хүүхдүүд нь энэ шин мэдлэг болохоор ингээд яаж байгаа юм байна. За тэгээд энэ еврейхэн амьдралын үржил хөгжил буюу энэ одоо 15 жил хадгалах боломжтой одоо доктортой хөгжлийн одоо хэрэглэгдэхүүн байгаа. За амьдралын эргэлт. За энэ болохоор цацааны энэ амьд амьдралын эргэлт байна. За одоо энэ шиг явахад одоо энэ одоо амьтдын эргэлтийн талаар мэдлэг мэдээлэл өгөөд багш нь хичээл заагаад дараа нь одоо энэ Элевений диаграм дээр одоо ялгам таниулах арга зүйг хэрэглэж болно. За энэ царцаа эрвэхэ хоёрын хувьд бол ижил зүйл нь яг голдоо байрладаг Элевений диаграм дээр тэгэхээр өндөг гаргадаг юм байна, авгалдаа болдог юм байна гэдэг ижил зүйлүүд нь ингэж танин мэдүүлж болно. За энэ болохоор математиктай интерактив хичээл болж байгаа. За одоо миний хувьд бол бас ингээд дандаа боршуур бэлтждэг. За хэрэглэгдэхүүн болон заасан хичээлийнхээ талаар арга зүйн талаар ингээд боршуур бэлдээд ингээд бусдаас түгээн дэлгэрүүлдэг. За энэ болохоор шон арга. За энэ болохоор хүүхдүүд ерөөсөө одоо QR кодоо уншуулад энэ амтны талаар одоо мэдээлэл авч болно. Сонирхолтой эргүүлээд буусан талаар QR кодыг булгаад ингээд мэдээлэл авч болно. За энэ болохоор бас нэг амьдралын эргэлт. Энэ маань болохоор дандаа гарын доор материалууд одоо нэг удаагийн аяга ашиглаад юусоо амьдралын одоо мэлхийн маань ямар хөгжилтэй вэ гэдгийг энэ чинээс харж мэдэж болно. За энэ зурагт байгаа. Энэ зурагт маань болохоор маш сонирхолтой. Эргүүлээд дандаа хөнгөнөөс нь хүнд рүү ажилласан юм тасгал даалгаврууд байгаа. За тэгээд эргүүлээд багууд хоорондоо ингээд баг болгож ажиллаад баг дээр нь ингээд тавьчихна. Багууд хоорондоо ингээд тасгал даалгавраа ингээд зурагтаа үзэж байгаа юм шиг эргүүлэнгээ QR кодтай бас гар утсаараа уншуулад мэдээлэл аваад ингээд тасгал даалгавраа ингээд хөнгөнөөс нь хүнд төвшөнд рүү бэлдсэн тасгалууд байгаа. За энэ амьдралын амьд орчин байгаа. За загас маань мэдээж усанд амьдардаг тийм үү. Тэгэхээр энд маань амьтныг хайрлах, үржүүлэх, өсгөх, түүнийг бүр туршин судлах ийм үйл ажиллагааг одоо ангидаа хэрэгжүүлж болно. За тэгээд энэ амьтнаа өсөж байна уу, үржиж байна уу, үр төлн гарч байна уу гэдгийг одоо дараалал ингэж харж болно. За энэчнээс болохоор мэлхийний амьдралын үржил хөгжлөө явагдаж байгаа. За тэгэнгүүтээ хүүхдүүд нь бас ингэж нэрсүүдийг нь одоо байрлуулж ингээд нэрийн тогтоох юм тасгал даалгавраас би чи хийж болно. За тэгэхээр энэ бас нэг QR код байгаа. QR кодыг уншаад одоо загсны талаар мэдээлэл авч болно. За тэнгүүтээ яагаад энэ мэлхийг энэ дээр тавьсан бол мэлхий гэдэг амьтан маань ерөөс усанд чадрна, газарт амьдардаг учраас ингээд дээр нь байж хоёр нутагтан гэж нэрлэдэг байгаа. За одоо энэ болохоор дахианы амьдралын эргэлт байна. За ингээд ерөөсө амьдралын цикл нь ерөөсө дахиад өндөг гаргалаад игдэхэ боллоо гэдэг ингээд бүх мэдээллүүдийг гаргасан. За ингээд хөөрхөн бяцхан ном хийсэн байгаа. Ингээд дахианы талаар маш сонирхолтой мэдээллүүд ингээд тавьсан байна. Тэгээ хүүхдүүд маань уншиж сонирхоод харж мэдэж авах нэ. За энд болохоор QR код байгаа. AI ашиглаад одоо бяцхан Google-тэй хийсэн байгаа.
За одоо би QR код ашиглаад одоо энэ хязгаан хүүхдийнхээ стилийг харуулж болно. Дахианы амьдралын эргэлтийн За одоо энэ ингээд жиминий ашиглаад одоо миний хийсэн мэдээлэл хэлэлтэй байна. ангаахайнуудаас сургадаг хүн ууч гаруй өөрөмц дуу гаргадаг гэдгийг та мэдэх үү? За ингээд бас нөгөө дижитал тоног төхөөрөмж ингээд ашиглаад ингээд хэлбэртүүн дээр хавсарч хэрэглэж болно. За одоо энэ болохоор одоо эргүүлээд одоо ямар зүйл дээр очиж ингээд холбогдож байгаа амьдрал эрвээхний амьдралын эргэлт тахгүй юу? За өндөг авгалтай хүүхэлдээ эрвээхээ гэдэг ингээд эргүүлээд хүүхдүүд маань энэ болохоор дотор тал нь болохоор хаана амьдрдаг, юу иддгийг гэдэг зүйлүүдээ идэж тижээдийн хувьд гэдэг харуулад ингээд эргүүлж харуулж танил мэдүүлж болно. Энийг болохоор хүүхдүүд өөрснөө харж, эргүүл сонирхож, байрж үзэж, бодит байдалтаар ингээд харуулж байгаа сонирхолтой байна. За тэгээд энэ хүүхдүүдэд бас сонирхолтой маягаар ингээд гэрэлтний бүр ингээд хүүхдэд анхаарлыг татна. За ерөнхийдөө би одоо хичээл болгоно 6 мянган таарах 6 хоногийн анхаарал ажлыг багаар болон анги тавьмаар хичээлүүлдэг. За энэ болохоор хамгийн гол одоо бүх хичээлийн төвшин дээр ашиглаж болно. За тэгэхээр хоёр хүүхдийг урдуулна. Энэ охин хүү хоёр маань ерөөсөө гэртээ харьцаад байгаа. За тэгэхээр энэ тоглоомын дүрм байна. Дүрмийн дагуу за ингээд энэ хөөх ингээд татдаг тий. Ингээд татдаг юун дээр хийсэн. За ингээд дүрмийн дагуу энэ хүүхдүүд маань асуултанд хариулаад ингээд гэртээ харих нэ. За энэ QR код дээр очиод буцаад анхныхаа хэлбэрт очино. За ийм нөгөө нэг та битгий уурлаарай гэсэн одоо бас тоглоомтой их төстэй. Гэхдээ энэ тоглоомынхаа нэрийг амьтад ба ертөнц гэх нэр өгсөн байна. За энэ болохоор ерөөсөө бүх асуултууд нь бас хөнгөнөөс хүнд рүү шилжсэн төвшингийн даалгавар асуултууд байгаа. За энэ болохоор 5-ын Д-гийн Д-Ж гэсэн асуултанд одоо суралцахуун зорилтыг авсан асуулт байгаа. Тэгээ асуултанд хариулаад шооныхоо нүхний тусламжтайгаар ингээд хүүхд маань энэ замаараа ингээд урагшлна гэсэн үг вэ. QR кодтой ирвэл буцаад эхний үе шат дээр очино гэсэн үг. За мөн хүүхдүүд дээр тахвар хичээлтэй болохоор ажлын тасгал даалгавар бас бэлдсэн интерактив тасгал даалгавар QR кодоор орох боломжтой энэ тасгал даалгавар бэлдсэн байна. За ингээд байгалийн ертөнцөөр аялангаа мэдлэг цуглуулж за бас багш нартаа өөрийн гэсэн одоо гардуурх материалаараа хичээлүүд бэлдэх боломжтой юм байна гэдгийг тань түгээн дэлгэрүүлж байгаа таатай байна. Анхаарал хандуулсан баярлалаа.